Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын их хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8-1-ийн 6 дахь заалт 25 дугаар зүйлийн 25-ын 7 дахь хэсэг Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23-ийн 1 дахь хэсэг заасныг тус үндэслэн байнгын орооны даргыг сонгох тухай асуудлыг хууль зүйн байнгын ороо 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд дараах санал дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулж байна. Хууль зүйн байнгын орооны хуралдаанд Улсын их хурлын гишүүн, Улсын их хурл, Монгол Ардын намын бүлгийн дарга Жигжидийн Бачаргал, Монгол Улсын их хурлын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25-ын 6, 25-ын 7 дахь хэсэг, 30 дугаар зүйлийн 31-ийн 6 дахь заалцад заасны дагуу хууль зүйн байнгын орооны даргад Улсын их хурл сонгогдсон ажилсан туршлага төрийн ажлын мэдлэг ур чадварыг нь харгалзан Улсын их хурлын гишүүн Лавгийн Мөнхбаатарыг нэр дэвшүүлж танилцуулсан бөгөөд хууль зүйн байнгын орооны даргад Улсын их хурлын гишүүн Лавгийн Мөнхбаатарыг нэр дэвшүүлсэнийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тэмцсэн болно. Улсын их хурлын эрхэм гишүүдээ байнгын орооны даргыг сонгох тухай асуудлыг хэлсэн талаарх хууль зүйн байнгын орооны санал дүгнэлт Улсын их хурлын тогтоодын төслийг хэлсэн шийдвэрлэж эхийг та бүхнээсээ хүсье. Анхаарлын тусанд баярлалаа.